Өдөржин компьютерийн ар сууснаас болоод миний арьсч бас их ядараад орой усандаа ороо гарч ирэхээр амар хуурайцсан байдаг. Миний арьс дотроосоо хуурай ирнэ гаднаа их тослог арьстай. Ялангуяа хамар, ирүүний эргэн тойронд гэдэл ихэвчлэн энэ нь компьютерийн ард удаан сууж хичээл хийдэг болохоор орой болоход арьс минь үнэхээр их хуурайцсан байдаг. Сэнхэр гэрэл тасалгааны хуурай агаар байнга сууж байх нь цусны эргэлтэнд үнэхээр муу гэдэг юм бэ нлээ. Сүүлийн үед бага зэрэг ядраад байгаа болохоор арьс маань илүү эмзэг болсон. Би энэ удаад Mediheal Collagen Essential Mask-ны багцыг хэрэглээд үзлээ. Миний арьсанд яг ингээ наалцсан хуудас шиг нэмгэн сайхан мэдрэмж төрөөд коллагенаас болсон байх гэж бас бодогдоод байгаамаа. Тэгээ жоохон коллагенаас болооч тэрүү миний ингээ арьс жоох ингээ чангарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд би маск тавьсны дараагаар энэ хамрын эргэн тойрон одоо эрүүгээр гих мэтийн улаан энэ эмзэгийг нь жоохон дарж өгөх болов гэсэн чи тиймэрхүү одоо зүйлээ байгаагүй хэвийн улаанаараа ийсэн. Гэвч хүн болгоны нүүрний арьс нь өөр болохоор яг гоо ингэ таарад улаан эмзэг болсон эсгийг чинь намдааж өгч бас магадгүй шүү. Би өөрөө юм дотроо хуурай ирнэ гаднаа тослог арьстай болохоор тийм тослог бүтээгдэхүүн ер нь хэрэглэх дурггүй. Хэрэглэчихээр батг үсэд идэг яг таардаг болохоор. Тэгээ над чиг жоохон дотроо хуурай ирнэ гаднаа тослог арьстай хүмүүст би энэ Mediheal Collagen Essential Mask-ийг бол хэрэглэж үзэхэд би тайжгүй юм байна гэж хэлж байна. Над чиг арьстай хүмүүс байгаа бол хэрэглэж үзээрэй гэсэндээ энэ бичлэгийг гаргалаа. Цаашид би дахиад хэдэн маск хэрэглэж үзээд аль нь илүү таалагдж байгаагаа зэгцлээд бичлэгээ үлдээе. Өнөөдрийн видео бол яг ингээл дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.